Монголын нэг олигархийн төрсөн өдрөөр Смоки хамтлаг ирж тоглолтоо хийлээ. Сайн бацхан эрхэм үзэгчдээ Ice Global телевизийн мэдээний хөтөлбөр эхлээд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Мөнх Баяр ажиллаж байна. 11 сарын 13-наас эхлэн Монгол улсад эмч эрүүл мэндийн ажилтнууд ажил хаяхаар зарлалаа. Бүгд найрамдах Беларусь улсыг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа. Ичдийн орон хүүхэд хамгааллын төвийн хүүхдүүд үнгүй секс дугууланд хамрагдах байна. Нийслэл Улаануд хотод олон жилийн турш өрмөц дорны ангаах ухааны төв үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Эрүүл мэндийн яам ажилтнуудынхаа ажил хаягдлын тухай албан ёсны мэдээлэл хүлээн авлаа. Энэ шийдрийг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж гаргасан байна. Мэдээлэлээс хойш 5 хоногийн дараа буюу 11-р сарын 13-нд эмч нар ажил хаягдлаа нэгтгүүлэх юм. Ажил хаягдлад нийт 29 эмнэлгийн хамт олон нэгдэхээр төлөвлөжээ. Харин улсын 1-р төв эмнэлэг болон нийслэлийн төрөх эмнэлгүүдийн ажилтнууд ажил хаягдлад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн салбарынхан үүнээс өмнө улсын төв талбайд анхааруулгах чагсаал зохион байгуулж байсан. Тэд үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж байв. Харин засгийн газар 15%-аар нэмэгдүүлэх саналыг гаргасан ч ажил хаягдал зохион байгуулагчид хангалтгүй гэж үзжээ. Хөдөлмөрлөхийн төлөө өргөсөн тангарагтаа үнэлж маш бага цалин авж энэ үйл ажиллагааг цаашаа үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас энэхүү ажил хаягдлын тэмцлийг бол эхлүүлж байгаамаа. Ажил хаягдлаа хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар бүлгийн дагуу хамтын хөдөлмөрийн маргааны журмын хүрээнд хийгдэж байна. Одоогоор 29 эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд төр хугацаанд ажилдаа гарахгүй. Харин цалин хөлсний асуудал шийдэгдэхгүй бол тэд улс даяар бүх салбарыг хамарсан хугацаагүй ажил хаягдал зарлана гэж анхааруулжээ. Эрхэм үзэгчдээ та бүхэн цог хормын мэдээг хүргье. Танихгүй хүнийг гэртээ нэвтрүүлэхгүй байх, арх согтууруулах төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулв. Тодорхойлбол нөхөртэй нь гудамжинд танилцж, арх усан үл таних хоёр эрэгтэй гэрт нь хамт ирж, хутга тулган дээрэмдсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт дугаар тоотод энэ оны 11-р сарын 2-ны тэгтэг цагийн орчимд манай нөхөртэй гудамжинд танилцж арх усан үл таних хоёр залуу гэртэн цуг ирж хутга тулган 55 инчийн зурагт гар утсыг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж шалгагдж байна. Уг үйлдэл нь архинд дурлаж өөрийгөө аюул хүргэдгийн тод жишээ гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагын аливаа дуудлага мэдээлэлд хожиж үйлчлэх хугацаа богиносжээ. Тодорхойлбол нийслэлийн 6 дүрэгт автоэргүүлийн 21 чиглэлийг нэмсэн. Ингэснээр дуудлага мэдээлэлд очих хугацаа 10-аас 13 минут болжээ. Мөн дуудлага мэдээлэлд саад учруулдаг хотхны гаднах хаалтыг төвөггүй онгойлгох смарт чипийг зохион бүтээж ашиглаж эхэлжээ. 100 цагийг л сонгож авч модема байрлуулсан байгаа. Баян зүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа автоэргүүлүүд очин тохиолдолд богино хугацаанд энэхүү чипийг ашиглаад нэвтрэх юм боломжтой байгаа. Өнөөдрийн байдлаар автоэргүүлийн үйлчилгээнд 100 автомашин үйлчилж байна. Сэргээшийн төрлийн их хэмжээний бодис хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тодорхойлбол өнгөрөх 10 дугаар сард Чингис хаан олон улсын агаарын бомбоор Истанбулаас Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Турк улсын иргэн дэлхийн допингийн эсрэг байгууллагын хориулсан чагсаалтад багтсан 13 нэр төрлийн 29,000 таблет сэргээшийн төрлийн 4,100 ширхэг эмийг хөлбөсаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Илрүүлсэн бодисын зарим нь хүнд хэрэглэхийг хориглоно гэсэн анхааруулгатай. Хүний эрүүл мэндэд ноцтой хор нөлөөтэй болох нь тогтоожээ. Техникийн задлалд орсон гадны онгоц манайд газарджээ. Энэ үеэр иргэний нисхийн үндэсний төв компанийн нислэгийн хөдөлгөөний удирдагчид мэдлэг ур чадвараа дахин нотолсон байна. Тодорхойлбол агаарт түлшүүлэх зааварчилгаа өгч нислэгийг хамгийн богино хугацаанд аюулгүй газардах удирдлага үйлчилгээг амжилттай үзүүлжээ. Үүний үр дүнд Air India компанийн 245 зорчигчтой онгоц Чингис хаан нисэх буудалд аюулгүй газарджээ. Зорчигчдыг New Delhi олон улсын нисэх буудалд хүрэхээр нэмэлт нислэг Чингис хаан олон улсын нисэх буудалд ирэхээр болсон байна. Тус нислэг манай улсын агаарын орон зайд орж ирэхээс 10 минутын өмнө Орос улбаны улсын эрхүү нислэгийн удирдлагын төвд техникийн шалтгааны улмаас Чингис хаан нисэх буудалд буух шийдвэр гаргаснаа мэдгдсэн байжээ.
Энэ сарын 6-нд нутгийн баруун өмнөд хэсгээр 7-нд Төв, Говь, Зүүн аймагуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно. Цасан шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа цасанд хаагдах, автозамд халтаргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа. Монди бомбт 2 урсгалтай болно. Монгол Оросын хилийн 10 бомб байдгаас нэн төрөнд 7 бомбтыг шинжлэх хөгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний нэгэнд Мондийн бомбт багтсан байна. Монди бомбтод ирж бүрэн шинжилэл хийснээр хаанх Монди бомбтоор өдөрт 519 тээврийн хэрэгсэл буюу жилдээ 215,350 тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай болно. Төлөвлөгөө ёсоор Монди бомбт нь 2026 оноос 2 урсгалтай болж 2029 он гэхэд бүрэн шинжлэгдэх юм. Бомбтын нөхцөл байдалтай 2 талын албаны төлөөлөл сайхан очиж танилцжээ. Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны 65 жилийн хүрээнд Монголын үзэгчд болон Монгол оршин суугаа Оросын иргэд Оросын ойрын хөрш бүгд найрамдах Беларусь улсыг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь сүүлийн 1 сарын хугацаанд төлөвлөж энэхүү зохион байгуулжээ. Монгол улсаас суугаа бүгд найрамдах Беларусь улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Беларусь улс болон Беларусын кино урлагтай танилццай урайнд найрамдлын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Улаанбаатар дахь Русский даванд болсон бөгөөд тус арга хэмжээний үеэр залуу үзэгчид төдийгүй Беларуст ихтэй сургууль төгсөгчид хүрэлцэн иржээ. Беларусь гэхээр Беларусь тракторыг манай монголчууд бол сайхан сандаг. 1970-аад он, 80-аад онд ч Беларусь трактор гэдэг чинь монголчуудын бүх ажлыг амжуулдаг гоёлын унаа, нэг талд ажиллаад гүйцэтгэдэг тээврийн унаа байсан. Ийм сайхан шүү дээ. Тэргээр нь бол монголчууд бол Беларусь түмнээх хайрладаг, хүндэлдэг, Беларусь трактораар нь их мэддэг ийм байгаа. Беларусь бол яг энэ ялангуяа дэлхийн 20 дахь дайны үеийн киногоор их алдартай. Би киног нь маш олон кинонд үзсэн. Ялангуяа Хатин гэдэг дэлхийн 20 дахь дайны үед герман хүчтэй тосгоныг одоо сүрүүлж тэр агуу кино үзсэн. Тэр киног би бас бахархаж. Энэ кино талбал би их дуртай үзэхтэй, сонирхолтой. Мөн тус арга хэмжээний үеэр Беларусь улсын нэрийн хуудас болсон Белаз компани өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулсан бөгөөд энэ үеэр олон сонирхолтой кино үзүүрүүд зохион байгуулагдлаа. Ингэхдээ энэ арга хэмжээг цаашид жил бүр зохион байгуулахаар зорих болно гэдгийг албаныхан онцлсан юм. Сергей Тучков, Евгений Павлов, Жанчударч Баттарч, Ice Global. Лантон дохио төрийн бус байгууллагаас ид шидийн орон төслийг Монголын ард түмний сайн дурын өглөөг дэмжлэгтэйгээр 2017 онд анх санаачилсан байгууллагажээ. Тус төслийн багийнх нь 2019 онд ид шидийн орон 2 төслийг эхлүүлж Баянзүрх дүүргийн Уляастай эцэст энэхүү төвийг байгуулсан байна. Өнөөдөр энэхүү төв нь хүүхэд багчуудын чөлөө цаг өнгөрүүлдэг дуу хуур цангасан сайхан газар болжээ. Ид шидийн орон хүүхэд хамгааллын төвийг Лантон дохио төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Ган Жавхлан анх санаачлан байгуулжээ. Одоогийн байдлаар энэхүү төв нь Улаанбаатар хотын 2 дүүрэг, Монгол орны 4 аймагт үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөгийн байдлаар ид шидийн орон хүүхэд хамгааллын төв нь хүүхэд багчуудыг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, тэдний сурч хөгжих чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд төвлөрөн ажиллаж байна. Манай ижидийн орон Уляастай төв маань 2019 онд байгуулагдсан. 100% олон нийтийн хандив дэмжлэгээр буюу олон нийтийн одоо туслалцаатайгаар яг аслагдсан гэр ороолын хүүхдүүдэд зориулж энэ төвийг бүтээн байгуулсан. Тэгээ өнөөдөр бол 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Хүүхэд хөгжил хамгааллын олон нийтэд нийлдэг төв байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг энэ Уляастай болон ойр орчимд амьдарч байгаа бүх хүүхдүүд болон бүх насныхаа нээлттэй олон нийтийн төв гэсэн үг. Тус төв нь хүүхэд бүрт тэгш боломжийг хүргэх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд аслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг боловсролд хамруулах зорилгоор ажиллаж байна. Одоогийн байдлаар тус төвд 10-аас 15 төрлийн сургалт дугуйлан 7-8 төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Лантон дохио төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа хамгийн том төслийн нэг нь бол ижидийн орон төсөл байдаг. За одоо бидний яг энэ зогсож байгаа бол ижидийн орон 2 буюу Уляастай төв байгаа. За энэс гадна бол ер нь бол 5 ижидийн орон буюу Монгол улс дээр 6 ижидийн орон үйл ажиллагаа явуулдаг. За дунд говь, Хөвсгөл, Хинти, Говь Алтай гэсэн аймагуудад бас яг энэ цаг мөчид ингээд хүүхдүүд маань дүрд хуурцсан хаалганы баяраа тэмдэглэж байгаа. Би дугууланд явдаг. Дугууланд яваад тэр дугууландаа найзаа хідэд хэлж авахгүй. Тэгээд гоё эрхэмлэг муухай ашиглаж авахгүй гэдгийг сурсан. Ид шидийн орон хүүхэд хамгааллын төв нь хүүхэд болгонд нээлттэй бөгөөд энэхүү төвд сургалтад хамрагдах хүсэлтэй хүүхэд бүхэн энд ирж секц дугуйланд хамрагдах боломжтой юм. Жанчударч Баттарч, Евгений Павлов, Ice Global.
Бураб улс бол Оросын дорнод дэмжлэгээ сүүлийн аялал жуулчлалын төв юм. Нийслэл Улаанбаатар хотод 7 жилийн турш өрмөц дорныг ангаах ухааны төв үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Энд судас онцлогоо зүй тавих түүнэр эми ургамлын эмчилгээ зэрэг уламжлалт аргуудыг орчин үеийн ангаах ухааны аргачлал хослуулан хэрэглэдэг. Тэдний эмчилгээний үр дүнг манай хөтлөгч Мария Латашева өөр дээрээ туршиж үзжээ. Дорн дахны уламжлал ангаах ухааны төв нь алс дорндод уламжлал ангаах ухааны аргаар эмчилгээ явуулдаг цорын ганц төв юм. Уламжлал ангаах ухааны энэ уламжлал 500 гаруй жилийн тэртээ төвдөөс Бураадад нэвтэрчээ. Одоо уламжлал ангаах ухааны эмнэл зүйтэй энэ нэвтрүүлгээрээ хамтдаа танилццгаая. Би тус төвийн эмчилгээний нэг аргыг өөр дээрээ туршиж үзэхээр шийдлээ. Энэ бол төөнөр буюу моксотерапи юм. Төөнөрийг дорнын ангаах ухаанд эрт үеэс хэрэглэж байна. Энэ нь биологийн идэвхтэй цэгүүдийг халаах замаар зочрол өгч ангаах арга юм. Төөнөртэй аг буюу полин ашигладаг. Аг нь өөрөө дулаан маш сайн дамжуулдаг ургамал. Төөнөрийн үзүр хэсэг 450 хэм хүрч халтдаг. Ингэж бид шаардлагатай цэгүүдэд дулаанаар сэтэл өгдөг юм. Та мэдэрч байна уу? Баг зэрэгэл та намайг яг өөгөж буй үзүүрээр төөнж байгаа юм уу? Мэдээж үгүй. Би чамайг төлөхгүй гэж хэлсэн мэт дээ. Монголд төөнөж төлөх аргыг ч бас ашигладаг юм билээ. Улаанбаатар хотын дорны эмчилгээний төвийн тухай сонирхолтой сурвалжлыг манай эфирээр үзээрэй. Алдуузаа. Энэхүү хүрээнд мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэнд маш их баярлалаа. Хөтлөгч мөнх баяр байлаа. Дараа дахин уулзцаая. Баярлалаа. Баяртай.